бүхнийгээ дөнгөцөө байлдааны халуухан талбараас ирсэн Натритайгаа уулзуулъя. Жижигэр цаг. Guys, жижигэр цаг эхэлсэн байна шүү дээ. За бай нэг нь лав руу явж байгаа юм байна. Нэг нь бичээд хоёр шүү дээ. За, орой жижигэр эхэлсэн. Орой ээлжнийхэн буугаад явж байна. Билаа. За баярлалаа guys. Баяртай. Маргааш өглөө уулзъя. Баяртай. Hi guys. Чиний 10 цаг 10 цаг 35 минут болж байна. Арц. Тэгээд одоо л имлэгийн жижигэр юм амьдрал эхэлж байна да. Хүмүүс яг ирээл шүн аяг их ирээл ингээл шүнжэнгөө яг цувдаг. Өдөр бол гайгүй нам 50 сайхан байла. Тэгээд дээшээ гарч агаад яралтайгаа сонио ачиг нэргэн тавинд юу болдох талаар та бүхэндээ яриа. Имлэл дээр гарч байгаа учраас имлэгийнхаа ёс зүй дотоод дүрм журмыг сахиад ямарч байсан. Имлэгийн юм хум оруулахгүй гэр нэг хөнгөө газар очиж яваад зүгээр оюутнуудтай хэмээ тийм юм одоо ярьж өгнө. Орчээс өглөө үдчихэж магадгүй бас оройч үдчихэж магадгүй амарч байсан яг одоогийн байдлаар бол орой болж байна. Тэгээд өнөөдөр жижигүрт гарч байгаа нөгөө бичээд өнөөдөр жижигүр дээр маань юу болдог талаар анхаа оюутнуудаа хүргэдэг байгаа. За одоо явал яг цаг 1 цаг 50 минут болж байна. Гарснаас хойш хамгийн анхны влог юм уу та. Тэгээ өнөөдөр яг өнөөдрийн байдлаар бол яаралтайгаа маань тойролт явж байгаа. Тэгээ манай яаралтайгийн тойролт болохоор 1-р эмнэлэг дээр тойрж байна 2-7 хоног. Өнөөдөр 2 дахь 7 хоног буюу 2 дахь 7 хоногийнхоо 2 дахь өдөр нь байна. Тэгээ нийтдээ 3-4 удаа жижигүрлж байна. Өнөөдөр миний 3 дахь жижигүр. Тэгээд ер нь яаралтай дээр юу болдог талаар энэ удаагийн хонолтон дээр бол ингээд дундуур нь влог дээр хэлээд яриад явъя гэж шийдсэн байгаа. Тэгээд бас одоо дараагийн бас яралтай дээр гарах хүмүүс, ирээдүйд гарах хүмүүстэй тэд нарт манаас хэрэгтэй бах юу н хашаатны ойлголттой байл зүгээр ах гэж бодож байна. Тэгээд эхний өдөр бол өдөр 2-оос орой 9 хүртэл гараад. Тэгээд орой 9-өөс маргааш өдрийнхөө 14 цаг буюу өдрийн 2 цаг хүртэл ингээд гарсан байгаа. Яг тэр цаг хугацаанд өдөр 2-оос 9-ийн хооронд битүү үнтэй сууч цав байхгүй, мэдэх цав байхгүй. Тэгж явж идэл 9 цагаас жижиг эхлээд сууч цав байхгүй байж байгаад бид гурав яалтчгүй тэсэлгүй 5:30 үед бол дэшээ гарч ирдэг аваад дог хийж аваад тэгээд 7:20 төхүүлээд боссон байгаа. Тэр өдрийг бодохоор л яралтай бол үнээр амар санагдчихсэн. Одоо бүр тэгээд дасаадлах шүү. Натри ирж байна. Yes. Би. Машинсо. Та бүхнийг бодис байдлаас яг дөнгөсөө ирж байгаа хүнтэй танилцуулъя. Та бүхний сайн мэддэг иргэн Натри. Бохоо. Өнөөдөр бол хүмүүс өссөн. Сая дахиад хүрл. За бид хоёр гоё яаралтай дээр ер нь эхний ээлжинд үзүүлэхэд ирж байгаа хүмүүст юу хийгддэг талаар хэлж өгье. Тэгээ шийдчихдэг шээ гэл. За 1-р эмнэлгийн яаралтай хүлээн авахын тасагт жижигүрт гарч байна. За энэ тасагт хөвчлээ ямар хүмүүс ирэх вэ гэхээр яг яаралтай тусламж хэрэгтэй байгаа. Татсан. За бүр цус тархинд нь цус харавсан. За хүн тохиолдлууд ирж гин. Тэрнээс гадна бас яг хөнгөн тохиолдлууд ч бас ирж гин л та. Тэрээр хоёулаа тим кейс ирсэн гэж байгаа нэрээ. Ер нь ирж байгаа хүнд бол эхлээд суулгаад ирэмблэн. Яах вэ гэдэг. Тийм ирэмблээд зөвөрөө асуумжуудаа сайн авч тэмдэглэснийхэн дараа ч орж ирсэн хүн болгонд артерийн даралтаа сатурац пульс
температур үзсэн чинь тий. Тэрний дараачаар бүх хүмүүстэй зүрхний сахилгаан бичлэгээ хий чинь. Тэгээд яах вэ? Тэгээд хүмүүстэй одоо ямар зөвөртэй байна вэ гэдгээс нь шалтгаалаад шаардлагатай шинжилгээнүүд авнаа. Тийм. Цусны ерөнхий шинжилгээ, биохим, коагулограммаар нь бол авчна. Шээсний шинжилгээгээ бас одоо асуумж нь шаардлагатай тохиолдлуудад авнаа. Заавал тэгээд цээж гэрэлд харж байгаа. За ингээд бол үнцэн юм дуусчлаа. Яга энэ шинжилгээнүүдийг бүрдүүлсэн байгаа дараа тасагт хэвтгийа энэ төр гэдэг юм бол энэ шинжилгээ бүрдсэн учраас асуудалгүй. Тэгээ бас нөгөө одоо тархинд нь цус харваад гар хөл нь саажаад ирсэн байгаа хүмүүст болохоор тархины толгой CT-г авчиж байгаа нэмэлтээр. Тэгээ CT-н дээр маань одоо харуулт маань маш тодорхой гараад ирнэ. Тэгээд тасагт нэвтүүлэх нэ. За эхний хэсгийг ингээд дуслаа. Та бүхнийгээ дөнгөцөө байлдааны халуухан талбараас ирсэн натритайгаа уулзуулъя. Шилтэнэг босч ирсэн. Ингээд та бүхэндээ шүний минь хүргэе. Шүний минь залуусаа. Хоёр дахь хэсэг. Эхний хэсэг маань жоохон гэрэлгүй бас жоохон утгагүй ирсэн гэж магадгүй. Хоёр дахь хэсэгт бид хоёр гэрлэнд ор сууж байна. Бид хоёр уул ноёкоолга бид гуравт тохиолдсон кейсүүд дийлэгтэй ирж байгаа тохиолдлууд юу байгаа талаар хэлэх гэсэн юм аа. Миний бол анзаарч байгааг бол их ирж байгаа кейсүүдээс нэгдүгээрт нь болохоор амьсгалын замын өвчнөд байна тий. Ер нь бол уушигтай холбоотой эмгэгүүд их ирж уушигны тасаг бол дүүрж байгаа нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол мэдрэлийн гаралтай одоо өвчтэй цус харгалт инсульттэй хүмүүс их ирж байна хоёрдугаарт. Гуравдугаарт гэх юм бол архины хортлох хэрэгтэй байна. Усаач түгээр ирж байна. Их юм хэлдэг. Тэгээд дөрөвт одоо юу их ирсэн юм бэ? Дөрөвт чижтэй. Тэгэл янз бүрийн кейсүүд ирж байна. Артерийн даралт хэсэлт бол бүр маш их. Ирсэн хүн болгоно л даралт хэсэлттэй байх юм. Хүмүүс даралтаа хийхгүй байх юм. Тэгээд татаж ундаг хүмүүс. Ер нь мэдрэлийн гаралтай өвдөлттэй хүмүүсийг олчиж байна. Тэгээ миний практикт бол ингээ би одоо хүнээ ингээд тэрвэрлж явж идэл манай хүн болно гэж татсан бол манай хүн дөөсөн хүн бол татсан байгаа. Тэгээд инээж үнэ. Муухай нэчлээ. Тэгээд ер нь бол яралтай хичээл дээр үздэг хамгийн анх үздэг баг. Ингээд ямар байрал гэдэг вүлээ. Одоо байрал тогтвортой хажуугийн тогтвортой байрал гэдэг шүү дээ. Байрал заагаад байдаг та. Яг тэр байрал чинь ингээд үнэхээр хэрэг болд юм билээ. Тэр нэрийг манайхаа тий. Тэр үед ганц бодогдчихсэн юм үндэ яг тэр л эстэй шүү. Хажуугаар нэвтүүлээ гэл. Нөгөө нэг анх амьсгалын замаа ингээд бүгэлчихгүй тул. Тэгээ манай дээр маш эрчимтэй шуурхай үйл ажиллагаа аваад эрчимтийн тасаг руу шурдан үргэсэн байгаа хамгийн ойрхон байсан тасаг руу. Тэгээд хүнийхээ татлын намдаа л аваа явсан. За нэг тийм кейс нь хоёр дахь бүрэн шийдсэн миний нэг кейс юм бол инсульттэй байсан. Тэгээд ажил татцсан. Тэгээд тэр хүнийг эхорыг тэгээд үзүүлээд сайхан CT мэдийг хараад алзуучин дараа цус харалттай. Тэгээд CT дээр айгуу тод хараад ирдэг. Тэгээд тэр хүнээ бүтэн шийдсэн байсан их баяртай байгаа шин. Бас нэг татчин татаад ажил аманд цэр салсны ихтэй болонгот нөгөө тэр аспирац цулах гэдэг амьсгалын замаа ингэ тоглож байгаа гот мөрөмөр чонтонгоос нь дэше өргөл ам залуурын гуурс энэ төр хийл толгоон молгоо нэргүүлэл тэ ер нь бол яралтаа дээр хичээл дээр үздэг бүх юмудаа л ашиглаж чадчихна амар их кейстэй юм байна. Үнэхээр практик юм сурвал сурахаар янзтай газар байна л та ер нь бол. Тэгээд өнөөдөр бол яг нэг амар олон ирдэг биш ч гэсэн өнөөдөр 3 тохиолдол ирсэн байгаа. Шамбрамтай хүмүүс бас нэлээд олон байдаг юм байна. Тэгээ өнөөдөр бол 3 тохиолдол манад ирсэн байгаа. Нэг тохиолдол нь хаалгаанд ороод эргээд одоо дахиад тус гараад байгаа хүн маань дахиад сая боолт хийх гээд юуны тасаг руугаа орчлоо. Бүдүүн шулуун гэсэн тасаг руугаа. За тэгээ нүдний гэмтэлтэй хүмүүс бас өнөөдөр 3 ирлээ. Нүдлууга зохиулсан, бөмбөр зохиулсан, үнээр зохиулсан гэсэн тохиолдол бас ирлээ. Тэгээд тоглохдоо ч юм уу ер нь болгоомжтой байгаарай л гэж хүмүүстэй хүсье да. Тэгээд загсны яс, хавирганы яс шүү тийм л шүү. Өнөөдөр бүр хиймэл шүтээ ингээд
анзааралгүй нөгөөд нь хугараад ингээд залгисан тохиолдол хүртэл ирлээ. Тийм байна. Ер нь ярилцлага дээр гарах юм бол янз бүрийн тохиолдлууд бол ирж байна. Тэгээд баг хамт олон бол үнэхээр ярилцдаг бол ер нь бол дөрвөн шуламгаа хүмүүс байна. Тэгээ бид нэрээ ерөөсө 6 болтлоо хүний шинжилгээ бол авч байгаагүй юм л хэл. Энэ дээрэл шинжилгээ авлаа. Тэгээ яг нөгөө хичээл дээр үздэг проверкнууд байдаг шүү дээ. Тийм өнгөн тийм юм ам гэж хүчээр чийжилчдэг. Тэр чинь ингээ зүгээр яг ингээ тэр үедээ чийжилчдэг мөртлөө ингээ марчдаг. Тэгэл яг шинжилгээ авах гээд ирэнгүүтээ энэ нь тэр үлөө гэж байгаа л аваад ирэнгүүтээ тэгэл шууд тэр практик дээр ер нь 1-2 хийгээл ирэнгүүт шууд цээжинд орчд юм байна. Яг хичнээн ингээл номыг уушаал зургийг хараад тогтоодоггүй. Практик дээр хийх юм бол шууд орд юм байна. Тэр зөвхний захидлагын бичлэг байна тий. Хүчээр шилжсэн баруунд нь улаан тэгээд марцчихна. Барууны үлээ ногоон билүү гэж тэгсэн. Тийм тэгээд бас хэддүгээр хайрга мойрог үлээ гээл тий. Тэгсэн чи одоо бол зүгээр л шууд нэр практик бол үнэхээр ингээ онлоо үзчихэл практик дээр гарах юм бол гоё юм байна. Тийм тэгээд манай анагаахын систем бас жоохон өөрчлөгдөд баг курсээс нь практик дээр илүү ажиллаулмаарч юм шиг. Төгсөж ижил бид нар одоо ийм бас сурч гэж. Тэгээд нөгөө би уушиг орж хахад нэг ийм уушигны ийм өвчнүүд дээр энэ үзүүлэлтүүд нь ихсэн багасна гэдэг нэг юм байдаг байсан шүү дээ. Одоо цусан дах хөчил төрөгчийн хэмжээ, артерийн цусан дах хөчил төрөгчийн хэмжээ, CO2 хэмжээ гэдэг хин би тэрийг нэг үздэггүй мах гэж тоож маадаг байсан. Тэгээд хүчээр чэйжлэх гэл толгойд ус орж ирдэг. Тэгсэн чи дөнгөж сая нөгөө нэг артерийн цуснаас нь шинжилгээ аваад тэрийг дөнгөсөө шууд хариу уншдаг юм уншуулсан байхгүй юу? Шинжим дотор. Тэгсэн чи тийм юм гарч ирээд. Тэгээд би тэрэн дээр бодсон. Яг бид нар ингээд тэрийг чэйжилж явахдаа яг тиймэрхүү шинжилгээ ингэж уншуулад ингэж гардимаа ингээд нэг ийм хариу байна ч юм уу те. Хийдэг шүү энэ тэргээ ингээд бодитоор үзүүлсэн байсан бол тэр үед амар хэрэгтэй шинжилгээ байсан байна гэл. Нормал үзүүлэлтээ энэ тэрийг чэйжилж мэйжилгээд ихтэй хүн байж л гэж бодлоо. Энэ баг хийдгүү онц хийдгүү бахтаа гэдэг тоод байсан. Тэгсэн хийдэг л юм байна. Шинжилгээ нэг. Өдөр чинь плевер хатгсан. Плеверийн хөндөд хатгалт хийж урсан шингэний нолгоо тагшлуулсан байгаа. Тэгээ манай багш ч мундгийн өнөөдөр ямар ч гоё зөвлөлтгий. Тэ доржоо эмчиж яасан мундгийн яасан ч гоё хатгах. Яасан ч урамтай шингэн гардаг. Одоо энэ кейс нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ нь бол 2 дугаар хэсгүүдийг өндөрлөлжүүл юм яаж вэ? За, өндөрлөж 2 дугаар хэсэг туслаа. 3 дугаар хэсгээр уулзъя. 3 дугаар хэсэг. Тэр нь ямар ч хэсэг. Энэ хэсгээр юу ярих вэ гэхээр бид нар ингээд ажлын ачаалал хийгээд ажлын цагийн талаар ярьж болж байна. Ингэж гарч байгаа. Одоо бидний хувьд гэх юм бол бидний яаралтай дээр 2 ээлжир гарч байгаа. Эхний ээлж нь болохоор өглөө 8:20-оос өдрийн 14 цаг хүртэл. Хоёр дахь ээлж маань өдрийн 14 цагаас шөнийн 9 цаг хүртэл гарна. За тэгээд оройн жижигэр маань болохоор орой 9 цагаас маргаашийнхаа 14 цаг хүртэл гардаг байгаа. За тийм байна. Ажлын өдрүүдээр яг ингэж дараалалаараа гарна. Харин амралтын өдрүүдээр бол өглөөний 8:20-оос маргаашийнхаа 8:20 хүртэл ингэж бүтэн 24 гарч байгаа. Тэгээд өглөө болгон подондоо явна. Ажиглагт байгаа хүмүүсийг танилцуулж байгаа. Дээрээс нь лекц ордог. Өдөр болгон бас 2 цагаас лекц ордог юм билээ. Тэгээд нэг чухал юм мартсан биш үү? Өмнөх 2 дугаар чаптер дээр манай совилогч ихнэр бас их гоё байдаг юм аа. За тэгээд энэ 7 давхарт бол ийм хөрхөн мишок гэдэг 3 ширхэг. Одоо жоохон нүдэ амраалаа. Та бүхэндээ баярлалаа. Дутуу исэн зүйл мөл одоо зөндөл ах шиг байна да. Тэгэл жоохон ам ууршаад нүд чилээд байгаа болохоор амар дутуу ирчихжээ. Sorry, уучлаарай. Ямарчсан. Их зүйл сурж гинэ, мэдж гинэ. Баярлалаа. Тэ? Дутуу исэн зүйлээс дөрөв. Чамд. Дагаха. Тэтэйгс юу ярихаа сайн санахгүй л байна л та. Айгу их юм сурж гинэ ачаал ихтэй. Тэгээд баг яралтай дээр гарснаас хойш би амар их зэрдэг болцсон юм шиг нойр гүдэлтэй. Нойр гүдэлтэй болчихгүй. Нойр гүдэл ч юм уу юу чи ер нь айгу гоё. Амар их зэрдэг болоод. Сонь уу?
7:20-д 1:5-7:20-аас одоо лекцтэд байхгүй. Тэгэл өглөө шүү 6 гэж босч байгаа. Тийм ч сурсан шүү даваа тал нь. Тэгээ айгуу жоохон удаад нэг 6 цаг унтсан ч гэсэн айгуу нойр хандсан байдаг болсон билээ. Тэгээд өнөөдрийн хувьд бол би ингээд өөрийнхөө одоо сайж гэдэг юм уу, мууч гэдэг юм уу мэдэхгүй нэг тийм зангаасаа ингээд салах юм тулд энэ дээр ингээд амралтын газар ирсэн ба. Яа тэгэхээр би ингээд сонин жижүүр мэжүүр хийхээр нэг юм л тань. Энэ газрыг амралтын газар гэж нэрлэлээ шүү. Жижиг мэжүүр хийхээр амар сонин ингээд хүнтэйг ингээд гүйлгээл амархаа мэдхгүй, ус уухаа мэдхгүй, юм уухаа мэдхгүй ингээд яваал байдаг байхгүй юу ер нь бол. Тэ? Хөл хөдлөхөд тасрахгүй бол тэгээд яваал бай. Сүүлийн үед нөө овоо гайг болоод байгаа. Унт мод тэгэхээр тгийм игээд бол тэрнээс яваал. Амархгүй. Бодоод үзэхэд тэр нь хүний төлөө төрчих юм шиг ингээд хүмүүсийн төлөө яваад байгаа боловч цаагаараа өөрийнхөө биеийг алаад байгаа гэж би жоохон бодоод ойрын үед ер нь ундч амарж ия гэд өөрийн биеийг бодож байгаа. Оюутнуудаа над шиг тэ бас ингэж муухай ажлын муухай махруу гэж болохгүй юу нь бол. Тийм болохоор ундаж амарч ия. Бүгдээрээ ажлаа хурдан дуусгачаад унтаж амарч ия. Ажлаа дуусгахгүй унтчих нь ч бас хайш. Ядаж зөөж байгаа хүмүүнээ бүтэн чийдэж мэдчих тий. Түүсээ бас тэгсэ. За тэгээд манайхаа хоол ундаа сайн идцгээе. Би одоо нэг юм хэлчих үү. Яг миний хэлэх гэж байгаа нэг зүйл нь шүү дээ. Энийг үзэж байгаа та нар өөрсдөө эрүүл мэндэ бодё. Бид нар ч гэсэн. Яагаад тэгэхээр заяа. Одоо ингээд насны эцэст эсвэл залуу насандаа ингэж өвдөд ирэнгүүт тэр хүн чинь өвдөж ирэхээр хийх эмчилгээ за мөнгө төгрөгдөрч. За тэгээд өвдөлт. Тэгээд дээрээс нь тэр тэ өвдөж чадлаа олон ажилбарууд, хатгалтууд тэгэл гэж өөр амар их юм уу. Тэгэл том юм зайлгна гэж бодлоо. Тэгэл өвдснийхэн дараа чир тийм юм бэлгөө оруулж ингэж бие зовоож шаардлага байхгүй. Тэрний оронд өөрсдөө эрүүл байлгаа гэд би бас амар бодод байгаа. Тэгээд эмч гэдэг мэрэгжил бол яг үнэндээ ингээд та нар дадлагт гараад эмнэлгээр яваад үзэх юм бол амар стресс төвлөдөг мэрэгжил лээ. Тэгээд би тийм стресс талаар их боддог юм байгаа бит хоёр яа. Тэгээд бит хоёр стресс төвлөх баярлж байна. Тэр тултаа л хүрчлээгүй байх шиг байна да. Яалтаа дээр гараад нэрээ явцсныхаа километр хэмжигчийг харсан чи өдөрт доотлол нь 10 км алхаж байгаа юм билээ. Өдрүүдээ урагшлуулад үзвэл энэ 29 ч өнөөдөр. За ингэхгүй 28-нд 12,000, 27-нд жижиг тонсон 21,000, 26-нд 15,000, 25-нд жижиг тонсон 19,000. Хамгийн ихний жижиг тондог өдөр. Хамгийн ихний жижиг тондог өдөр 21, энэ 26,000 шүү дээ. Йоо. Ер нь л дандаа 20,000 алхаад байгаа. За ийм байгаа. Энэ алхалтын эзэн бол минийх яг адилхан байх хэвээр. 2 кг турсан. Дандаа 100 м гүйж байна би. Тэг чийдсэн байгаа. Ер нь ирүүллээ. Өвдөж зоммоор, өвдөж нэг зоммооргүй байна. Өвдснийхэн дараа зовж нэг имжлэлтэй. Ингэж ингэмээр. Тэг манай тэрийг бүр ингэ яссан бахандаа тултал айлгаатай өвдөж ирж байгаа хүн амар байгаа болохоор ёо зүрх мөрхөө хайрлаа. За эрт хүнтэй. Бид гурав ээлжтэй байгаа. Одоо ерөөсөн амралтын цаг маань эхэлсэн. Тэгээ баярлалаа. Өглөө уулзъя. За. Баярлалаа. Өглөөний минь 7:49. Яг сургууль дотор ороод ирлээ. 7:50 болж байна одоо. Читэр шүн гайгүй дайжгүй шүн байла. Тэгээ оюка натрил гэж ярихаас оюка натрил бид гурав ээлжилж амраа тэгээд шүнээ ингээд хөрхөн даван туулдаг болсон байгаа. Гадаа хүүтэгний ирж орчижээ. Ажиглалтын өрөө маань 6 ортой зургуулаа дүүрчиж ажиглалтанд орсон хүмүүсийг өглөө багшид танилцуулаад нас эрхлэгчдэд танилцуулаад хийснийхэн дараачаар обходорт хойрж гэд үзэж хардаг байгаа. Тэгээд асуудлыг шийдээд тасаг руу хэвтэх бол тасаг руу хэвтүүлээд за тэгээ гэрээр нь буцаах бол буцаадаг байгаа. Амин үзүүлэлтүүдийг нь бол цаг тутамд хянаад үзээ тэмдэглэн тэгээд эмчилгээнүүдийг хийн. Сахараа үзэн гээл тэгт юм уу шаардлагатай юмудаа бүгдийг хийдэг байгаа.
За тэгээ 1 сарын 30 болсон байх шүү дээ өнөөдөр. Маргааш 31-ийн ингээл 2 сар гарлаа. Тэгэл битүүн цагаан сар. Тэг ийм л энэ да. Цагаан сараар ер нь бол 6-гийн амралтай байхгүй. Тэгээ цагаан сараар амраахгүй гэсэн бичсэн байсан. Гэтэл чиний 1 2 3 нь бол цаанаас амралтын өдөр юм байл. Тэгэхээр амрах байлгүй дээ гэж бодож байна. За тэгээ энэ ер нь бичлэг цагаан сарын дараа энэ төр гарч магадгүй та бүхэн сар шиндээ сайхан шинэлсэн үү сар шиндээ сайхан шинэлэрээ. Хамгийн гол нь эрүүл мэнд. Тэгээд цагаан сар гээд их идэж ууж, их архитаарс ууж, ходоод гэдсээ цочроож, өөрийн биеийг битгий тавгуутуулаарэ гэж хэлмээр байна. Окей, одоо ер нь бол жижүүрийн цаг чинь 8:20-д тарна. Тэгээд 8:20-оос өглөөний дадлага маань эхэлж байгаа. 2 цаг хүртэл. За тэгээд тэр хүртэл зүгтээ байцгаая да. Өдрийн 1 цаг тонголцож чинь ам цуцж чинь тэгээд тархин дотор жоохон үйл ажиллагаа цаатаадах шиг байна. За өдрийн хоолнд орё доо. Өнөөдөр магитэй зохиолсон байна. За баярлалаа. За дадлага харсан. Үгүйс лекцтэй байсан. Гэтэл лекцээ дахиад цагаа ашиглаад гадуур жоохон нэг ажил амжуулах юм. Тэгээд нэг сайхан орой нэг сайхан унтанда том гоё хүсэл байна да цааш. За. Хай бүгдэнд нь орой минь. Тэгээ өнөөдөр илүү урт өдөр болж ийн дөнгөжөөд сургууль дээр хүрээд ирсэн байж ийн. Тэгээ одоо эндээсээ хараад тэгээ тоолуунда хийж идчихэд нам амранда. Сайхан амарч унтах төлөвлөгөөтэй байна. Тэгээд оройны жижүүр бас хамгийн анхны өдрөөсөө бол үнэхээр дайжгүй 50 гэж хэлж болохоор байлаа. Тийм байна. Тэгээд үзэн сонирхдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд нэг зүйл нь агаар талын замын халдвар хийсэн байгаа. Уйлрал тийм учраас та бүхэн амны хаалтаа зүүж хэвшээрээ. Тэгээд хажууд чинь маскгүй хүмүүс байгаа ч гэсэн та өөрийг хамгаалаад ямар ч байсан маск зүүж явах хэрэгтэй юм шүү. Энийг та бүхэнд хэлгэсэн юм. Ингээд баяртай. Let's go, let's roll.